5 дугаар хичээл modal verbs. За энэ modal verbs-ыг зөв хэрэглээс сурсан байхад маш олон зүйл дээр өөрийгөө зөв илэрхийлээ. Тэгж болох уу? Тэгж чаддаг, тэгэх боломжтой байна. Тэгэх магадaltaй гэж маш өргөн хэрэглэгддэг дүрэн байгаа шүү. За мэддэг байсан ч хамаагүй ерөнхийдөө бол нэг удаа сонсчод гимгүү гэж бодож байна. За эзэм араас modal verb буюу can, could, may, might-ыг авлаа. За араас нь үйл үг шүүд ордог байгаа. Тэгэхээр can гэдэг маань өөрөө, could гэдэг маань өөрөө modal verb буюу үйл үг байгаа штэ. За шууд үйл үг нь залхуулаад орно гэсэн үг шүү. За тэгжиж өгүүлбэрийн бүтцэн болдог. За нэгээр нь тайлбарлая. Can гэдэг нь би тэгэж чаддаг, би одоо англиар ярьж чаддаг, би төгөлдөр тоглож чаддаг хичээний одоо нөгөө чадваруудыг хэлдэг те. I can swim, I can play piano, I can speak English гэх мэтэр тэрийг бол ерөнхийдөө бол урдны англи хэл үтсэжсэн бүхэн мэддэг байх гэж бодож байна. За харин бид нар өнөөдрийн ярих жишээ нь болохоор зэрэг тийх боломжтой байна. Одоо тийх завтай байна гэдэг ч юм уу те. Тэр утгаар нь илэрхийлээ шүү. За I can cook tonight. I can cook гэвэл би хоол хийж чаддаг гэсэн үг болно те. Tonight-ыг нэмчихээрэй. Би өнөөдөр хоол хийх боломжтой. You can use my phone. You can use my phone гэдгийг чи миний утсыг хэрэглэж чадна гихч биш. Чи миний утсыг хэрэглэж болно гэж ойлгоно. I can take you home. Би чамайг одоо гэртээ аваач чаднаа. Аваачих боломжтой. Өнөөдөр манай түн байхгүй ч гэдэм үү те. I could cook for my mommy yesterday. За could гэдэг маань өнгөрсөн цаг дээр хэлж байгаа болохоор өчигдрийн юм хэлж байна те. За тэгэхээр өчигдөр би ээжтэй хоол хийж өгч чадсан гэж хэлж байна. My brother could help me. Манай ах эсвэл эрэгтэй дүү надад тусалж чадсан. We really can't come to your birthday tonight. Sorry. За can't гэж агаад үгүйсгэж агаад тэгэхээр чадахгүй нэ, тэгэх боломжгүй нэ гэсэн утгаар. Бид нэр очиж чадахгүй, бид нэр очих чадваргүй биш те. Зүгээр боломжгүй. Бид нэр өнөө оройчны төрс өдрийн үтшлэг дээр очиж чадахгүй нэ, уучлаарай гэж хэлж байна. I'm tired. Би ядарсан байна. I can't talk right now. Би одоо ярьж чадахгүй нэ. Би ярьж чаддгүй хүн гэсэн үг биш. Би одоо ярих боломжгүй байна. He's busy. So he couldn't attend the meeting. Тэр завгаа тэгэхээр уулзалтанд оролцох боломжгүй байсан гэсэн үг. За ямар нэгэн зүйлийг request буюу одоо хүсэлт тавихтаа тэгээд өгөөч ээ, ингээд өгөөч ээ гэж хэлэхдээ бид нэр can эсвэл could-ийг ашигладаг. За энгийн зүгээр ингээ найзтайгаа ч юм уу те ярьж байгаа тийм нөхцөл байдал дээр can-ыг аваад за багштайгаа ч юм уу эсвэл ямар нэгэн аль биесны уулзалт зэрэг дээр одоо энийг дахиад жоохон нэмээд тайлбарлаад өгөөч гэдэг ч юм уу жоохон тийм соёлдоор асууя гэвэл could-ийг ашигладаг. Гэтэ энийг ерөнхийдөө бол official circumstance гэдэг ч юм уу те тэгж ойлгож болно. За can could яраас you тэгээд verb буюу үйл үг тэгээд object тэгээд place гэж асуух нэ те. За жишээ нь харъя. Could you гэсэн мэн те аль биесны нөхцөл байдал дээр could you tell me your name please надад нэрээ хэлээд өгөөч гэж тэгээд өгөөч гэсэн үг те. Could you give me some water please надад усыг өгөөч. Can you show me a picture? За энэ бол нэг найзтайгаа энгийн одоо заавал нэг амар соёлтойгоор ярих шаардлагагүй нөхцөл байдал гэсэн үг. Энэ соёлгүй гэсэн үг биш л те. Гэхдээ аль биесны хүндэтгэлтэй тийм хэллэг биш гэсэн үг те. Can you close the window? Цагаач. Okay. Could you help me fill this application? Энэ одоо аппликейшнийг одоо бүглөхөд надад туслаач ээ. Яаж бичих юм бэ? Could you please explain more about this book? Надад энэ номны тухай илүү их тайлбарлаад өгөөч. За хариулт нь болохоор зэрэг yeah sure. Yes, absolutely гэж хариулах нь тэ. За дараачих нь ямар нэгэн зүйл дээр permission буюу зөвшөөрөл авахдаа бид нэр may, can, could гурыг ашигладаг. Тэгээд үйл үг, verb, object. Ингэж болох уу, тэгж болох уу гэсэн үг шнэ. За түрүүн хэлсэнчлэн could, may хоёрыг ерөнхийдөө нэлээд тийм polite тийм
тийм official аль биесны байдлаар одоо байгууллагын хүрээнд багштайгаа ярьж байхдаа ч юм уу тий эсвэл өөрөөсөө ахмад настай танихгүй нэг центийн дотн биш танихгүй хүнтэй ярьж байхдаа ч юм уу may I гэж ярих нь байна тий could I гэдэг ч юм уу за зүгээр ингийн найзтайгаа эсвэл маш дотныхоо ээжтэйгээ аавтайгаа ярьж байхдаа can I гэл ярьчих болно гэсэн. За зөвшөөрөл авчин may I come in би орж болох уу? May I see your ID please? Чиний иргэний үйл хийж харж болох уу? May I go to the bathroom? За би одоо нойл орж болох уу? Could I use your phone please? Бичний утсыг ашиглаж болох уу? Could I make some suggestions? Би өөрийнхөө санааг хэлж болох уу? Одоо өөрийнхөө suggestion гэдэг чинь одоо ямар нэгэн зүйлийг зөвлөд нь шүү дээ. Тийм өөрийнхөө зөвлөгөөг хэлж болох уу? Can I wear your jacket? За энэ бол найзтайгаа ч юм уу хичтэйгээ ярьж байна те. Амар тийм инженер casually. Can I wear your jacket? Can we see your yearbook? Yearbook гэдэг нь монголоор болохоор монтаж. Чиний монтаж ч үзэж болох уу? Бид нар Can I say something? Би ямар нэгэн зүйл хэлж болох уу? За may might гэдэг нь болохоор зэрэг ямар нэгэн байдлаар тийх магадaltaй, тэгж магадгүй гэсэн одоо ирээдүг урьдчилж таамаглаж хэлэхдээ энэ үгнүүдийг ашигладаг тий. It may rain tomorrow. Маргааш бороо орж магадгүй. My mom might come from Beijing tomorrow. Ээж маань маргааш Бээжингээс ирж магадгүй. My mom эцэн би ороод might ороолоо. Come буюу үйл үг маань орлоо. За ингэж өгүүлбэр зохино гэж түрүү хэлсэн те. Яг тэр загвараар тэр одоо structure-ийн дагуу өгүүлбэрээ бүтээж болно. My brother might go out tomorrow. Манайх маргааш гадуур гарч магадгүй. My friend may not be coming to school because she is sick. За энэ дээр анхаараарай. May not гэж ааз, may not, might not гэхээр тийхгүй гэж магадгүй. Одоо жишээлбэл тэгж одоо sorry. Маргааш бороо орж магадгүй гэд би бороо орно гэдэг дээр итгэлтэй нэ. Маргааш бороо орохгүй гэж магадгүй гэдэг нь би тэрэн дээрээ арай илүү итгэлтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ 50-50% магадлалаас илүү may гэхээр нэг 60-70% би итгэлтэй гэсэн үг. Might not гэхээр тийхгүй байхаа гэдэгт нь би нэг арай илүү итгэлтэй гэсэн үг байхгүй юу? За манай найз өвчтэй байгаа болохоор маргааш сургуультай ирэхгүй гэж магадгүй. I might not find my book from school. It may be in my home. За би номоо сургуулиас олохгүй гэж магадгүй. Магадгүй гэртээ ахаа. За энэ түрүүний миний хэлсэн жишээ нь тий. Би гэрт байгаа гэдэг тэр арай илүү итгэлтэй. Гэхдээ би аль алин дээр нь жоохон эргэлзэж байгаа л да. Гэхдээ ер нь бол гэрт байх магадлал нь илүү өндөр гэж бодож байгаа тохиолдолд би maybe гэдгийг ашиглаж байна. Тоя may like but may not like тоя. За тоя магадгүй батд сайн баха. Гэхдээ but тоя сайн биш байж магадгүй. За одоо яг ойлгож байна тий. Mom may be at work. Ээж маань ажил дээр байж магадгүй. Dad might not be at home. Аав маань гэртээ байхгүй байж магадгүй. За ойлгомжтой ах гэж найдчихъя. За энэ бүр бацнаас ч амар их ашиглагддаг. Та нар зөндөө их сонсч үзсэн байх. За шүт гэдэг нь бол ерөнхийдөө тийх хэрэгтэй юм шүү гэд зөвлөгөө өгөхдөө ингэсэн дээр юм шүү, тэгсэн дээр юм шүү, хооллоо сайн эзэн дээр юм шүү те зөвлөх үедээ ашиглана гэсэн. За тэгээд хэрэггүй хаа гэсэн үедээ шүт гэдэг үгээ шүдэн тулах чинь. Тэгээд араас нь үйл үгэн шүд анхны хэлбэрээр нь аваад object. You should go see the dentist. Чи явж шүдний эмчтэй уулзсан дээр хаа. There should be many people at the beach today. За өнөөдөр талайн хэрэг дээр маш олон хүмүүс байсан дээр хаа. She should study hard. Тэр эмэгтэй амар сайн хичээл
хичээлээ хийх хэрэгтэй. My mom should change her phone. Ээж минь утсаа солилтын дээр утас нь очирчжээ ч юм уу те. Sarah should become a singer. Сара дуучин болох хэрэгтэй. You really should watch this movie. Чин киног заавал үзэх хэрэгтэй. You shouldn't wear your miniskirt to school. За чи ийм богино юбке сургуультай өмсөд дэмий хаа хэрэггүй хаа гэж хэлж байна. Sarah shouldn't drive so fast. Сара машина маш хурдан жолоодохгүй байх хэрэгтэй. My mom shouldn't work so much. She's tired nowadays. Манай ээж маш их ажиллаад байгаа. Тэр жоохон багасгсан дээрээ ажиллаад хэрэггүй, маш их ажиллаад хэрэггүй. Яа тэгвэл тэр nowadays буюу сүүлийн үед маш их ядарсан байгаа гэж. I shouldn't be late for school. Би хичээл дээрээ хоцорч болохгүй. Tom shouldn't eat too much sweet. Tom хитрхийх чихэр идээд хэрэггүй хаа, дэмий хаа. Зөвлөгөө өгөөд энэ те эсвэл өөрийнхөө санаа бодлыг тэрэн дээр хаа, тэхгүйсэн дээр хаа гэж хэлж байна. За энэ should гэдэг нь бусдаасаа ер нь л амар их ашиглагддаг дүрэн болохоор асуух хэлбэрийг оруулж байна. Should-ний хэлж ороод I ч юм уу, you ч юм уу, he ч юм уу те. Тэгээд өглөг verb. За should I call her now? Би тэр имийг дээрөө залгасан дээрөө. Should I call you later? Би чам руу дараа нь залгасан дээрөө. Одоо тохиромжгүй байна уу? What should I do now? Би одоо яасан дээр вэ? Юу их хэрэгтэй вэ? What should I do? Нэг амар их сонсч байсан ба. Where should I live? Би хаана амьдарсан дээр вэ? How should I go to work? Би өнөөдөр ажил руу яаж явсан дээр вэ? Маш их төвчлөлтэй метроор явсан дээрээ гэдэг ч юм уу те. When should I give you the homework? Би хизээ чамд гэрийн даалгавар өгсөн дээр вэ гэж оюутнасаа багш нар асууж байна те. Which city of England should I travel? За Английн аль хот руу аялсан дээр вэ? Why should I help you? Яагаад би чамд туслах одоо хэрэгтэй гэж. Who should I meet? Би хинтээ уулзсан дээр вэ? Надад ийм асуудал байна. Би хинтээ уулзчих хинт одоо хэлсэн дээр вэ гэдэг ч юм уу те. За have to гэдэг нь бас л амар их хэрэглэгддэг. За энэ дээр болохоор энийг ерөнхийдөө дүрм журм заавал хийх ёстой байдаг юм дээр хэлдэг. Ихвчлэн ер нь дүрм журм дээр ашиглагддаг гэж ярьдаг. I have to go home. За би гэрлүүг явах хэрэгтэй байна. Гэхдээ should-ийг бодвол арай илүү нэг тийм жоохон хүчтэй илэрхийл гэж ойлгож болно. She has to be polite. Тэр эмэгтэй илүү соёлтой байх хэрэгтэй. You have to come to school on Sunday. Чи бүтэнсэ өдөр заавал сургууль дээр ирэх ёстой. We have to help our teacher. Бид нэр багштай туслах хэрэгтэй. Ёстой ч гэж бараг орчуулж болно доо. Tom is busy now. Tom завгүй байна. He has to finish his homework. Тэр одоо заавал гэрийн даалгавраа дуусгах шаардлагатай байна. People have to work hard. Хүмүүс маш хичээж ажиллах хэрэгтэй. Students have to study hard. Одоо оюутнууд хичээлээ маш хичээж сайн хийх хэрэгтэй гэж байна. За should гэдэг нь ерөнхийдөө зөвлөжсэн те. Have to гэдэг нь за ингээх заавал шаардлагатай гэсэн утгатай. Одоо ийм дүрмтэй юм аа. Тэгэхээр энийг даах шаардлагатай гэсэн утгыг илэрхийлдэг бол must гэдэг нь заавал тэгэх ёстой гэсэн утгатай. You must take this medicine. Энэ чи имийг заавал уух ёстой гэсэн. You must come to my party. Чи миний парти дээр заавал ирэх ёстой миний үдшилэг дээр те. My phone is ringing. It must be my dad. За энэ дээр бас нөгөө таамаглах гэдэг маань орж иж байна. Гэхдээ би 100% 90-100% итгэлтэй байх үедээ it must be гэж ярьдаг. Ирээдүйг зөвгнүүд эсвэл ямар нэг одоо болж байгаа зүйлийг таамаглахдаа it must be my dad. Манай аав л ах хэвээр. Аав л одоо залгаж ах хэвээр те. My mom must be at work. Ээж одоо яг ажил дээрээ байж ах хэвээр. Би маш их итгэлтэй байна. Ийм утгаар бас ордог. Students must bring their ID tomorrow. За ID card гэдэг нөгөө оюутны карт байгаа шүү дээ тий. За оюутнууд тэрийгэ маргааш цаавал авчрах хэвээр. I must clean the home. My parents must be tired. Би гэрээ заавал цэвэрлэх ёстой. Яг гэвэл
би таамаглаж байна те. Манай ээжээ хоёр маш их ядарсан байгаа хаа. Энийг маст эхний одоо энэ үйлбэрийн эхний маст нь тэх ёстой гэсэн утгаар хоёр дахь маст нь би итгэлтэй байна гэсэн утгаар орж байгаа. За түрүү don't have to маст хоёрыг тайлбарласан. Ерөнхийдөө бол нэлээд ижил утгатай. Гэхдээ өгөөсгөх хэлбэр нь арай жоох өөр болчдөг. You don't have to come tomorrow гэвэл чи маргааш ирээд хэрэггүй. Нэг тийм шаардлагагүй, маргааш ирэх шаардлагагүй гэсэн өгүүлбэр болж байгаас you mustn't come tomorrow гэвэл маргааш ирж болохгүй шүү. Заавал ирж болохгүй шүү. Яагаад ч болохгүй шүү гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр өгөөсгөх хэлбэр нь арай өөр байгааз хүүрнэх хэлбэр нь баг зэргийн адилхан утгыг илэрхийлж исэн бол Your sister doesn't have to take this medicine. Танай ихч чинь нэмийг ер нь л ууж болно л та. Гэхдээ одоо л уух шаардлагагүй гэсэн бол Your sister mustn't take this medicine гэхээр танай ихч энэ нэмийг яаж ч ууж болохгүй. Энэ бол та хортой ч юм уу тий. Түүний одоо өөр юмнуудад энэ харшилж ийн гэдэг юм уу. Яаж ч ууж болохгүй хориглож ийн тий. You don't have to wear a white shirt. Чи цагаан цамцны өмсөд ах шаардлагагүй юу дуртай өмсөж болно. Заавал цагаан цамц гэхгүй гэж хэлж байгаа бол you mustn't wear white shirt гэх юм бол за чи цагаан цамц л өмсөж болохгүй шүү. Бус нь болно гэд хориглож байна. Sarah doesn't have to help me. I'm okay. Сара нэг туслаад ах шаардлагагүй дээ. Би зүгээрээ гэсэн бол Sarah mustn't help me. I'm okay. За би Сараг өөртөө туслахыг хориглож байна те. Сара над тусалж болохгүй. За асуух өгүүлбэр. Гэтэ ерөнхийдөө бол ижлэхэн утгатай болно. Асуух өгүүлбэр дээрээ өгөөсгөх дээр нь арай өөр болж исэн. Тэг шаардлагагүй нүүдэн тэгж болохгүй гэсэн болж исэн. За гэтэ асуух хэлбэр нь бараг л ижлэхэн утгатай болно. Okay. Do I have to come tomorrow? Би маргааш ирэх шаардлагатай юу? Does dad have to give you money? Манай аав чамд одоо мөнгө өгөх шаардлагатай юу? What do we have to do at home, teacher? Багшаа бид нар гэртээ юу хийх одоо шаардлагатай вэ гэж асууж байна. Where do we have to work this week? Бид нар энэ 7 хоногт хаана ажиллах шаардлагатай вэ? Одоо хаана аль салбар дээр гэж асууж байгаа хэрэг. Why do we have to give you money? The food was bad. Бид нар яаж чамд мөнгө өгөх шаардлагатай гэж хоол муухай эсэртэй гэдэг юм уу те? Must I watch this film? Би энэ кино үзэх ёстой юу чи амар suggest хийж гинөө зөвлөж гинөө те. Why must we study at the university? Яагаад бид нэр их сургууль сурах ёстой вэ? When must we give you your book? Бид нар хизээ чиний номыг чи эргүүлж өгөх ёстой вэ? Who must we call now? Бид нар яг одоо хэн рүү залах ёстой вэ? Тэгтээ why must I гэдгийг нэг ч тийм амар хэрэгэлдэг. Ерөнхийдөө бол асуултан дээр why do I have to do that? Why do I have to give you money? Тэ why do I have to watch this film? За do I have to гэд тэр өгүүлбэр нь илүү их ашиглагддаг.